Таны харж буй энэ бичлэгэн дээрх унтлагын хувцастай бяцхан хүү. Орой болгон ээжигээ ажлаасаа ирэх үеэр нь үүдэндээ гарч товтог заншилтай болжээ. Хүү энэ удаад ч мөн адил түүнийг угтахаар гарч ирсэн боловч бүх зүйл өмнөшгөө байсангүй. Тэр ээжигээ хайж эргэн тойрноо ажиглаж байтал гинэд хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл түүнийг айлгаж цочоосон байна. Эхлээд харахад тэнд хинч байхгүй мэт. Харин сайтар ажиглавал хүү гэрлүүгээ гүйж зүхтах яг тэр мөчөд нэгэн хэсэгхэн хар бараан дүрс богино хугацаанд гарч ирээд алга болдог. Хүүгийн ээж болон гэр бүлийнхэн энэ бичлэг дээрх учир битүүлэг зүйлийг тайлбарлаж чадаагүй бөгөөд хүү тэр орой харсан зүйлээсээ болж гүн зочролд орсон юм. Дараагийн хачиргалтай бичлэгийг нэгэн хувцсны дэлгүүрийн дотор байрлах хяналтын камераар бичжээ. Энэ бичлэгийг Дон хэмээх хүн хийсэн бөгөөд тэр энэ дэлгүүрт хамгаалагчаар ажилладаг байна. Тухайн өдөр тэрээр хяналтын камерын дэлгэцийг ажиглаж байхдаа хувцс сулгаалахыг оролдож байгаа нэгэн сэжигтнийг хараад тэр даруйд утсаа гарган бичлэг хийж эхэлжээ. Энэ бичлэг нь 2014 оных боловч өнөөдрийг хүртэл энэ нь айдас төрүүлсээр байгаа юм. Одоо бүгдээрээ бичлэгт юу байгааг хамтдаа харцгаая. Look right here. Look right here. Right here. Look. Watch. What is that? What is that? And it's just gone, bro. Look at this shit. It's there, and now it's not. It's there, and now it's not, bro. What is that? Bruh. What is that? What is that? And then it's just gone. Bruh. What is that? One more time. Bruh. What is that? What is that? Тэр хүний хөлний ойролцоо ямар нэгэн хачин жижиг хэмжээтэй зүйл гарч ирээд дараа нь гинэт алга болжээ. Зарим хүмүүс үүнийг зүгээр л цаасан ууд байсан гэж хэлдэгч хэрвээ тийм байсан бол яаж ийм хурдан гарч ирээд тэр дороо алга болж чадна гэж. Олон үзэгчид дүрсийг томруулж харахад тэр зүйл хүн шиг хэрнээ аимшигтай царайтай жижиг амьтан мэт харагдаж байсан гэж хэлжээ. It's there, and now it's not. It's there. And now it's not. Одоо хүртэл Дон энэ бичлэг дээрх хачирхалтай зүйлийн талаар ямар ч тайлбар олж чадаагүй байна. Тэгвэл таны бодлоор энэ бичлэг дээрх зүйл яг юу байж болох вэ? Бидний дараагийн үзэх аимшигтай бичлэгийг Эрика хэмээх нэгэн охин өөрийн хаяг дээрээ нийтэлсэн байна. Тэр бичлэг маш хурдан тархаж богино хугацаанд 16 сая гаруй үзэлттэй болсон байна. Дүрс бичлэгийг гэрийн хяналтын камераар бичсэн бөгөөд Эрикагийн дүү эмээгийнхээ хамт зурагт үзэнгээ өрөөндөө хэвтэж байна. Гэвч удалгүй маш аимшигтай зүйл тохиолддог. Одоо бүгдээрээ бичлэгийг харцгаая. Тайван амарч байсан хүүгийн хөлнөөс гинэд хэн нэгэн эсвэл ямар нэгэн үл үзэгдэх зүйл барьж аваад хүчтэй чирч буй мэд болсон байна. Хүү маш их айж тэр дороо өрөөнөөс гүйн гарчээ. Эрика сүүлийн үед тэдний гэрт хачин учир битүүлэг зүйлсээ тохиолдож эхэлсэн тул гэрт нь сүнс далдын зүйл шүглсэн гэж бодож байгаа аж. Лиа хэмээх нэгэн эмэгтэй өөрийн хаяг дээрээ нэгэн нууцлаг бичлэгийг нийтэлсэн бөгөөд тэр нь маш хурдан тархаж олонний анхаарлыг татжээ. Тэр өдөр тэрээр машинаа угааж байх үед тээврийн хэрэгслийн арын суудалд суйрлуулсан камер сэтгэл сэртийлхэм нэгэн зүйлийг бичиж авсан байна. Арын суудалд байсан түүний нялх хүүхдийн ард гинэт аимшигтай танихгүй царай гарч иржээ. Эмэгтэй үүнийг анзаарсныхаа дараа машина бүхэлд нь шалгасан боловч тэр царай болон түүнтэй төстэй
ямар ч улмөр олдоогүй байна. Дараа нь тэр хачирхалтай зүйл алга болж камерын дэлгэцээр дахин харагдаагүй бөгөөд олон үзэгчид энэ нь жинхэнэ сүнс байж магадгүй гэж хэлсэн байна. Дараагийн үзэх бичлэгийг Йемен улсад байрлах жижиг дэлгүүрийн доторх хяналтын камераар бичжээ. Уг дүрс бичлэгийг Instagram дээр нийлсэн бөгөөд олонний анхаарлыг маш хурдан татсан байна. Бичлэгийн эхэнд дэлгүүрийн эзэн лангууныхаа ард ганцаараа зогсож байгаа нь харагдана. Гэтэл гаднаас хар өнгийн абаяатай нэг эмэгтэй дэлгүүрт орж ирсэн бөгөөд түүнээс хойш болсон зүйл үнэхээр хачирхалтай байлаа. Одоо бүгдээрээ бичлэгийг харцгаая. طيب حاضر حاضر من مات عليك؟ ها؟ من مات عليك؟ ولا واحد خاطرك طبعا أشيل زلط ما بيشتغل ما عاد منزوم هاي خاطرك يا والله ما بيت المدري طيب قال علي نوصل السودان نوصل عندك طيب Дараа нь дэлгүүрийн эзэн хэлэхдээ тэр эмэгтэй царай маш аимшигтай байсан гэжээ. Түүний арьс цайвар сааралд өнгөтэй байсан бөгөөд тэр эмэгтэй түүнээс хэн үхсийн чи яагаад Коран уншиж байгаа гэх зэрэг хачин асуултууд асуугаад надаас битгий яа би сахиусан тэнгэр байна гэх зүйлсийг хэлсэн байна. هاي أكتبك أنا ملاك أكتب Энэ бичлэгийг үзсэн бусад хүмүүс хэлэхдээ тэр эмэгтэй энгийн биш ямааны туйраа шиг хөлтөө байсан гэж бичжээ. Бусад нь түүний нүд хавхар өнгөтэй байсан гэж хэлдэг бөгөөд олон хүмүүс түүнийг жирийн хүн биш гэж таамагладаг байна. Дараах видеог нэгэн хяналтын камераар бичжээ. Шөнө дунд ойролцоогоор 2 цагийн үед нэг хамгаалалтын ажилтан өөрийн хамтрагчаас компани барилгын ойролцоо хэн нэгэн явж байна гэх дуудлага хүлээн авсан байна. Ажилтан заасан газарт шалгалт хийхээр очисон боловч дараа нь болсон зүйл үнэхээр хачирхалтай байлаа. Хамгаалалтын ажилтан эхлээд ханны цаадахыг ажиглаж байснаа дараа нь огцом доош бүхийж ямар нэгэн эвгүй зүйлээс нуугдаж буй мэд үйлдэл гаргасан байна. Хэдхэн хормын дараа хаанаас ч нэг тунгалаг цагаан гэмээр хүнд үрстэй зүйл гарч ирсэн бөгөөд биеийнхэн дээд хэсэг нь огт байхгүй зөвхөн хөл нь харагдаж байна. Үүний дараа тэнгэрээс унаж ирсэн мэт тэр зүйл маш хурдан шатаар уруудан алга болжээ. Хамгаалалтын ажилтан энэ зүйлийг хараад маш их айсан бөгөөд энэ нь юу байсныг огт мэдэхгүй гэж хэлсэн байна. Тэгвэл таныхаар энэ бичлэгт яг юу гарсан гэж бодож байна? Энэ бичлэгийг 2024 онд Мексикт нэгэн байшингийн арын хашаанд байрлах хяналтын камераар бичжээ. Бичлэгийг нийтлсэн их сурвалжийн хэлснээр энэ мотоцикл нь хэдхэн хоногийн өмнө нас барсан нэгэн эрэгтэй хүнийх байсан аж. Одоо бүгдээрээ бичлэгийг харцгаая. Дээрх бичлэгт мотоцикл гинэт өөрөө хөдөлж хачин байдлаар чичирч эхэлжээ. Дараа нь аажмаар эргэж байснаа газарт унсан байна. Тухайн бичлэгийг үзсэн ихэнх хүмүүсийн хэлснээр мотоциклийг нас барсан хүний сүнс хөдлөсөн гэж таамаглаж байгааж. Нэгэн эрэгтэй өөрийнхөө YouTube сувагт ихэвчлэн хоол хийх болон өдөр тутмын амьдралын зарим бичлэгүүдийг нийтэлдэг байсан боловч анх удаага огт өөр төрлийн видео нийтэлжээ.
Нэгэн шөнө тэр хүн гэрээсээ гарахдаа тайлбарлахын аргагүй хачин зүйл анзаарсан байна. Тэр юу харснаа баталгаажуулахын тулд хяналтын камерын бичлэгийг шалгахаар шийджээ. Одоо бүгдээрээ бичлэгийг харцгаая. Тэр хүн машиндаа дөхөж очих яг тэр үед нэгэн хөдөлж буй зүйлийг анзаарсан байна. Түүний хэлснээр тэр харсан зүйл нь хүний биетэй төстэй цагаан тунгалаг дүрс байсан гэжээ. Бидний үзэх дараагийн бичлэгүүд нь дэлхийн хамгийн олонд танигдсан хуучны нэгэн алдартай сүнстэй гэгддэг зочид буудлын дотор бичигдэжээ. Анх энэ барилга нь хорт хавдрыг эмчлэх тусгай аргачлалтай эмнэлгийн төв байсан бөгөөд нэгэн эрэгтэй түүнийг эзэмшиж байж. Гэвч тусгай гэгдэх эмчилгээ нь худал байснаар тэнд олон зуун хүн амь насаа алдсан байна. Эцэст нь тухайн төв хаагдж барилга хожим нь зочид буудал болсон юм. 2019 онд нэгэн эмэгтэй зочид буудлын өрөөнд ээжийнхээ хамт байх үедээ бичлэг хийж байгаад санамсаргүйгээр аимшигтай нэгэн зүйлийг бичиж авсан байна. Hotel in America, and my nightstand on the creepy door is my eyes shut. So early bedtime, looking for ghosts. Бичлэгт нэгэн хачин дүрс эмэгтэй хажуугаар маш хурдан өнгөрсөн боловч тэр үед үүнийг анзаараагүй байна. Бичлэгийг удаашруулж үзэхэд тэр нь жижиг хүүхэд шиг харагдаж байжээ. Мөн Fox News телевизийн сурвалжлах баг энэ зочд буудлын талаар тусгай мэдээлэл бэлтгэсэн бөгөөд хамгийн хачирхалтай нь сурвалжлагчийн нуруунд дээр дараа нь сонин зураасууд гарсан байна. Бас өөр нэгэн эмэгтэй энэ зочд буудлын тагтан дээр өглөөний 6 цагийн үед кофе уунгаа бичлэг хийж байхдаа нэгэн хачин үйл явдлыг бичсэн байна. Тухайн бичлэгт хажуугийн тагтнаас хэн нэгэн эмэгтэй хүний хоолоогоор маш сул дуулах дуу сонсогдсон бөгөөд бичлэг хийж буй эмэгтэй гайхан цааш тавуулан харахад тэнд хинж байсангүй. Тэр хожим нь энэ чимээ нь сүнсний дуу байсан гэж боджээ. Олон хүн зочд буудлын тагтнуудын яг энэ хэсэгт цайвар хөдөлж буй нэгэн дүрсийг харсан гэж ярьсан байна. Лана хэмээх бүсгүй өөрийнхөө сошиал хаягнда нэгэн бичлэг нийлсэн бөгөөд тэр нь маш хурдан тархаж богино хугацаанд 23 сая гаруй үзэлттэй болсон байна. Нэг орой Ланаг өрөөндөө утсаа шалгаад хэвтэж байх үед хяналтын камер айц төрүүлэн дараах зүйлийг бичиж авчээ.
Хаанаас ч юм гинэт нэг хачин гар гарч ирээд Ланагийн толгойд хүрсэн байна. Тэр цочин өсрөн босоод өрөөг бүхэлд нь шалгасан боловч юу ч олдсонгүй. Лана тухайн шөнө гэртээ ганцаараа байсан бөгөөд болсон явдлыг хуурамч биш, жинхэнэ байсан гэж хэлжээ. Тэр дараа нь энэ жигтэй явдлыг тайлбарсан өөр нэгэн бичлэг хүртэл нийтэлсэн байна. Ланагийн хэлснээр тэр гар яг юу байсан талаар ямар ч ойлголт байхгүй бөгөөд гэрт нь ямар нэгэн далдын сүнстэй холбоотой зүйл байж магадгүй гэж бодож эхэлжээ. Дараах бичлэгийг Алабама мужийн хурдны зам дээр нэгэн том аврын машины хяналтын камераар бичжээ. Нэгэн шөнө нэг эрэхтэй найзынхаа хамт ачааны машинаа жолоодож явсан байна. Эхэндээ бүх зүйл хэвийн байсан ч гинэт маш аимшигтай нэгэн зүйл тохиолдсон байна. Одоо бүгдээрээ бичлэгийг харцгаая. Бичлэгт цагаан даашинцтай нэгэн охин гинэт замын голд гарч ирсэн бөгөөд жолооч түүнийг тойрч гарахыг оролдсон боловч чадсангүй. Сандарсан тэр машинаа зогсоож охиныг дайрсан гэж бодон цагдаа болон түргэн тусламж дуудсан байна. Цагдаа нар ирээд осол болсон гэх хэсгийг шалгасан боловч хэнийг ч олсонгүй. Дараа нь тэд бичлэгийг үзээд маш их цочирдсан байна. Орон нутгийн хүмүүс Алабамагийн энэ хурдны замыг хараалтай, сүнстэй гэж үздэг бөгөөд тэнд шалтгаангүйгээр олон нууцлаг осол гардаг гэж ярьдаг. Мөн хүмүүсийн бодлоор тэр цагаан даашинцтай охин хүн биш байсан гэжээ. Дараах аимшигтай дүрс бичлэгийг спортын барааны дэлгүүрийн дотор байрлах хяналтын камераар бичжээ. Дэлгүүрийн ажилчдын хэлснээр хэдэн сарын турш тэнд хачин зүйлс тохиолдож байсан ч сүүлийн үед эдгээр үйл явдлууд улам даамжирч бүр илүү аимшигтай болсон байна. Тухайн бичлэгт хаалга гинэт хүчтэй савж хаагджээ. Дэлгүүрийн ажилтан шалгахаар очсон боловч юу ч байсангүй. Харин энэ явдлаас 1-7 хоногийн дараа үүнээс ч илүү аимшигтай нэгэн зүйл тохиолдсон байна. Бичлэг дээр нэг хар өнгийн сникер 50 дээрээс гинэт газар тунжээ. Худалдагч түүнийг авах гэж тонгоох үед гутал өөрөө эргэсэн байна. Тэнд байсан 2 хүн маш их сандарч дэлгүүрээс шууд гуйн гарчээ. Тэгвэл таны бодлоор энэ дэлгүүрт яг юу болоод байна вэ? Дараагийн нууцлаг бичлэгийг нийтлсэн эмэгтэй хэлснээр тэр ажилласаа гэртээ дөнгөж ирээд нохой нь маш их айсан, ердийнхөөсөө өөр хачин авирлаж байгааг анзаарсан байна. Дараа нь тэр хяналтын камерын бичлэгийг шалгахад хачирхалтай нэгэн зүйлийг олж харжээ. Дэлгэцийн баруун хэсэгт сайтар ажиглавал үл мэдэгдэх цагаан нэгэн биет нохоо руу хөвж ойртож буйн харагджээ. Нохоо тэр зүйлээс холдож зугтсан байна. Дараа нь 2 дахь биет гарч ирсэн бөгөөд энэ удаад нохооны яг хажууд бараг түүнийг дагаж байгаа мэт харагджээ. Гэрийн эзэн бичлэгийг үзснийхээ дараа гэр нь сүнстэй байж магадгүй гэж бодож байгаа бөгөөд нөхцөл байдал уламд ортохоос өмнө нүүх талаар бодож эхэлжээ. За энд хүрээд энэ удаагийн хачирхалтай бичлэгүүд цувралын эхний дугаар өндөрлөж байна. Хэрвээ танд таалагдсан бол лайк бас subscribe дараад бичлэгээ бусадтайгаа хуваалцаарай. Дараагийн дугаараар удахгүй уулзъя. Түр баяртай үзсэнд баярлалаа.